бичлэг эхлэхээс өмнө нэг зүйлийг дурдах хэрэгтэй. iOS 17 суух боломжтой утаснууд дундаас iPhone 8, iPhone 8 Plus, iPhone 10 бол одоо ингээ хасагдсан байгаа. За тэгээд тийм таамаг мэдээ бол явжсэн. Гэхдээ арайч тэгчихгүй байлгүй дээ гэсэн бол горьдлого бол байсан. Гэсэн хэдий ч бол энэ 3 утас маань бол одоо хасагдаж таарсан. Тэгээд энэ зундаа багтаад iPhone 8, iPhone 8 Plus, за тэгээд iPhone 10 гэдэг энэ 3 утастай зориулаад хүндэглэмжлэг бол заавал оруулнаа. iOS 17 Developer Beta 1 гарсан байна. За iOS 16 5 дээрээс одоо iPhone SE 3 дээр апдейтийн хэмжээ 584 GB-аар бол гарсан байна. За тэгээд үйлдвэрлэлийн системийн код нь 21A5248V гэдгээр бол гарсан байна. Яг одоо гар утсан дээрээ бол iOS 17-г би бол суулгахыг хэнд ч бол одоо зөвлөж хэлэхгүй. Гэхдээ яг эрсдлээ дагаад яг суулгахыг хүссэн хүмүүсээ бол одоо яг миний аргыг дагаж хийж болно. За би яг description хэсэг дээр нэг линк оруулчихна. Тэр линкэн дээр дараа та нар орох юм бол одоо яг ийм зүйл гарч ирнэ. Линк чиг бүтэн уншиж дууссаны дараа яг одоо яг профайл татах уугүй юу гэж бол асууна. Тэгэнгүүт та нар бол одоо allow гэдээ дарчих хэрэгтэй. За тэгээд яг зөвшөөрлөө гэдээ дарах юм бол профайл чинь ингээд одоо суучлаа гэж гарч ирнэ. Тэнгүүт та нар settings рүүгээ ороод general руугаа ороод доошогоо очоод одоо VPN device management руугаа очоод одоо ийм профайл хийсэн байгаа одоо ирсэн байгаа. Тэрийгээ та нар install гэж дараад кодоо хийгээд тэгээд restart now гэж дарах хэрэгтэй. За тэгээд утас чинь унтарч ассны дараа яах хэрэгтэй вэ гэхээр та нар утас чинь унтарч ассны дараа зэрэг рүү ингээ очих юм бол одоо яг тэрийг зүйлчмэл гараад ирнэ. Тэгээд шууд гараад ирнэ гэсэн үг. Тэгээд яг beta profile гэдэг хэсэг рүүгээ та нар ороод одоо яг iOS 17 developer beta гэдгийг нь сонгох хэрэгтэй. Тэгэх юм бол шууд одоо iOS 17 татах юу нь бол гараад ирнэ. Тэгээд яг iOS 17-го татад дуусны дараа тэгээд ямар ч байсан суулгаад ямар ч яг над шиг адилхан үйлдвэрлэлийн системийг туршиж болно. Яг аль бишний арга нь гэвэл та нар beta.apple.com гэж ороод одоо яг өөрийнхөө яг Apple-ийн хаягийг яг энэ сайтарыг бүртгүүлээд бол шууд одоо $100 төлсний дараа шууд яг одоо аль бишний яг одоо серверээс нь татаж авч бол суулгаж болно. Эсвэл 1 сар хүлээгээд олон нийт цацагдах одоо бетаг нь бол хүлээж болно. Тэр нь бол 7 сард гарна гэсэн үг. Тэгээд яг аль бишныхын сарын дараа хүлээж болно. Хинд хүссэн суулгаж болно. Эсвэл яг одоо $100 төлөөд суулгаж болно. Эсвэл саяны миний одоо description хэсгээр тавьсан линкний дагуу миний саяны зааврыг дагаж хийгээд бол iOS 17-г бол ашиглаж болно. iOS 17 дээр бол зөндөө олон шинэ wallpaper нэмэгдсэн. За энэ эдгээр бол ингэ нэмэгдсэн байгаа. Энэ бол ингэ янз бүрийн ингээд нэлээд олон төрлийн юм өөр зүйл бол байсан. Тэгээд яг заримыг нь харахад бол яг iOS 8 дээр нэмэгдсэн цэцэгний зургуудыг ингээд яг тэгшимээр хуваагаа ингээд гаргаж байгаа юм шиг бол зүйлс бол байсан. Эдгээр нь бол айгу бүтээлч wallpaper байсан. За тэгээд энэс гадна юу вэ гэхээр iOS 17-гийн үндсэн wallpaper-ыг миний бодлоор яг энийг гэж бодож байна. Би бол энийг яг одоо ашиглаж байгаа. Тэгээд та нарыг харах юм бол одоо энэ бол яг iOS 17-гийн үндсэн wallpaper гэж бол хэлж болно. Dark mode-ыг асаах юм бол яг адилхан зэрэг бол өөрчлөгдөж байгаа. Энэ нь бол надад аягүй бол таалагдсан. iOS 17 дээр бол хамгийн их ярьсан нь бол яг одоо contact app-н дээр тухайн хүнийхэн постэр шиг одоо зүйл өөрчилж бол оруулж байгаа гэж хэлээд байгаа. За та нар ямар нэгэн өөрсдийнхөө контакт руу ингээ орох юм бол одоо янз бүрээр бол өөрчилж болно. Edit гэдээ дарах хэрэгтэй. Edit дээр дарах юм бол одоо яаж өөрчлөлт болох вэ гэдэг нь бол одоо гараад ирнэ. Тэгээд янз бүрийн байдлаар бол ингээ өөрчлөж болдсон байлээ. Тэгээд би нилээд янзаар туршиж үзсэн. Ямар ч одоо хэдүүл яг шинээр цоо шинийг одоо бүтээх гэж үзье. Одоо меможигээ дарчих юм бол та нар бол одоо тухайн хүн дээр ямар ч меможиг одоо ингэж байршуулж болох юм байлээ. Тэгээд өөр гэвэл энд за энийг ингэ сонгоч. За ингээ байгаа байдлыг ингэ сонгож өөрчлөөд тэгээд доо нэгэл дарчихна. Тэгээд үргэлжлүүлээд дараад энэ профайлаас өөрчилж болно. Жохон нэг нааша цаашаа хөдлөхөөр бол энэ дээр нь crop дарж ягаад өөрчилж ингэж тавиад би бол одоо тэгэхгүй тэгээд апдейт гээд дарчих юм бол өөрчлөгдөнө гэсэн. За өөрөөр гэх юм бол одоо чинь шууд камера ашиглаад бас одоо чинь шууд одоо ашиглаж болох юм шиг үлээ. Энэ зургийг одоо чинь хэдүүлээ шууд ашиглаад явъя гэвэл ямар ч сан туршлага үйлдвэрлэлийн систем учраас ер нь гацалтууд бол амар их байгаа. Тэгээд та нар яг зарим зүйл нь бүр зөв харагдахгүй байгаа хүртэл анзаарж байгаа. Тэгээд одоо чинь энэ Bobby биш шүү гэсэн энэ одоо хадгалсан контактн дээр бол одоо жишээ нэг энийг ашиглаад болсон бол одоо ингээд down гэдээ дарчин. За тэгээд өөрчлөлт нь гэвэл одоо зураг нэмж болж байгаа. Тэнгүүд одоо жишээ нь энэс өөр яг дарсан зураг биш альбом доторх зураг ашиглая гэх юм бол за энэ жоохон сонир зураг байна те.
Нэг гоё өөр зураг оруулъя гэвэл одоо жишээ нь за альбом руу ороод нэг арай гайгүй зураг би сонгодох юм. За одоо чинь энэ зургийг ядаж сонголоо гэж бодоход яг одоо тухайн хүн залхахад бол яг бол ингэж харагдана гэсэн үг. Тэгэд яг үргэлжлүүлгийг дараад апдейт гэж дараад тэгээд доон болчихно. Тухайн хүн чинь заллах юм бол одоо тэр дуудлагыг хүлээж авах юм бол одоо л яг ингэж харагдах юм бэлээ. Тухайн яг одоо артлын постэр дээр нь ямар зураг тавьсан нэр нь бол ингээд гоё тод хэлбэрээр бол ингэж харагдах юм бэлээ. Тэгээд Bobby гэж хэлээд байгаа яг энэ нэршлиг нь одоо та нар яг одоо тэр үсгнийх нь том хэмжээг нь бол ингээд хүртэл ингэж өөрчилж болоод байгаа. Энэ нь бол яг iOS 16 дээр бол яг юм байгаагүй. Одоо iOS 17 дээр lock screen хүртэл ингэж өөрчлөгдөж байгаа. За тэгээд contact poster хүртэл одоо ингэж өөрчлөгдөж байгаа юм билээ. Тэгээд font нь ямар байхын, тэгээд хэр юм одоо bold байхын, тэгээд өнгө нь ямар байхын гэдгийг нь бол ингэж өөрчилж болж байгаа. iMessage дээр бол зөндөө өөрчлөлт орсон байгаа. Одоо чинь за энэ залуутай одоо би одоо яг одоо чатлж ийн гэвэл те ямар ч үсэн одоо ерөнхий яг юм энэ доогуур бол нэлээд өөрчлөлтсөн байгааг та нар анзаарж байгаа. За тэр нэмэх тэмдэг дээр нь дарах юм бол одоо л ийм харагдаж байгаа. За тэгээд доош явуулах юм бол more гэдэг байгаа. За энэ дундаас бол шин зүйлс бол ингээд яг ямар ч гэсэн бүх зураг нь бол ингээд өөрчлөгдсөн. За тэгээд check-in гээ бас нэг шин зүйл байгаа. Тэр check-in нь яг юу гэхээр яг би бол яг та нарт саяны өмнөх яг дав дэвсэлгээр бол хэлсэн. Яг хэрвээ найзтайгаа өөрийнхөө байршлыг хуваалцаад одоо яг өөрийгөө яг оцсон хэсэг одоо мэдээллийг хуваалцах хүсвэл одоо чинь check-in-ийг бол ашиглаж болно. За тэрнээс гадна нэг өөр юу вэ гэхээр яг ингээд бичиж яхад одоо чиний өгдөг чинь одоо жишээ нь going гэж шууд дараагийнхаа бичингүүд яг автоматар ардталтанд төв байна үстэй гэдэг яг жижигхэн бүдгээр бол ингээд харагдаж байгаа. Энэ нь бол одоо ямар ч гэсэн гоё. За тэгээд өөр юу вэ гэхээр одоо ямар нэг стикер бол орж ирсэн баа. Стикер дээр орчих юм бол ямар ч стикер бүтээж болно. Энэ бол миний шинэ саяхан л бүтээсэн стикер. За тэгээд эсвэл эможиг бол стикер маягаар бол ашиглаж ингэ болж байгаа. Тэнгүүд одоо жишээ нь за юу гэдэг чинь энийг ингээ удаан дараад яг ингэ тавьчих юм бол эможиг бол стикер маягаар бол ашиглаад байгаа. За тэгээд тэрнээс гадна юу вэ гэхээр стикер бас зохиож болоод байгаа. Ингээд нэмэгтэрээ дараад одоо чинь энийг би стикер болгож ашиглая гэвэл add sticker гэж дараад ингээ гараад ирж байгаа. Тэгээд энэ стикерээ ингэж стикерээ явуулсан ч болно. Эсвэл тэр саний тэр зураг дарсан юм стикерээ шууд дахиад стикер маягаар ингэ ашигласан ч болно. Энэ бол айгүй шинэлэг санагдаж байгаа. Тэгээд стикер болгож ашиглагдахдаа яалтч хүний жоохон жижигхэн болд юм байлээ. За тэгээд дахиад нэмэгтэрээ дарах юм бол та нар бол яг локейшныг харж байгаа. Локейшн дээрээ дарах юм бол одоо жишээ нь яг байршлал бол тэр тухайн хүнтэйгээ хуваалцсан. Одоохонд бол над дээр бол энэ зүйлийг бол ашиглах боломжгүй not available гэж гарч байгаа. За өмнө нь бол яг тухайн мессежн дээр одоо reply хийхин тулд яг мессежн дээр удаан дарж агаад reply гэж дарангуут одоо яг reply ч ингэ болдог байсан. Одоо болохоор яг яадаг болсон бэ гэхээр энийг туршилтуулсан систем болохоор нэлээд гацаад энэ та нар тэрийг ойлгох хэрэгтэй. Одоо болохоор яадаг болсон бэ гэхээр одоо ингэ байж илаа гэхэд та нар зүгээр шууд swipe-лал шууд хариу бичээл ингээл явуулна гэсэн үг. Хамаагүй өмнөхөөс бол хурдан болцсон. Энэ нь бол жоохон ялч бол давтал болж байгаа. Siri-тэй холбоотой аюулгүй өөрчлөлт бол орсон. Та нар яг settings руу ороод Siri-ийн хэсэг рүү ороод listen for гэдэг дээрээ бол яг аль одоо хэллэгийг нь бол одоо сонсноо гэдгийг нь бол сонгох хэрэгтэй. За тэгээд энэ дээрээсээ яг яах вэ гэхээр одоо яг Siri гингүүд одоо та нар ажиллаж байгааг бол харж байгаах. Энэ бол үнэхээр гайхалтай. Заавал hey Siri гэх албагүй зүгээр Siri гэх юм бол ажиллана. Siri. Call not Bobby. Calling not Bobby. За ингээд ямар ч үсэн ингээд бол одоо Siri-г зүгээр л Siri гэх юм бол ямар ч ажилтдаг болсон нь үнэхээр бол гой санагдаж байгаа. Та нар цагныхаа аппликейшн руу ороод одоо таймер хэсэг рүү н ороод заяа одоо 30 минутын таймер эхлүүлчихье. Тэнгүүд нь доор нь дахиад яг 30 минут гэх гараад ирнэ. Тэгээд тэрийг даржингууд дахиад таймертай болчихно. Би нэг iPad OS дээр ингэж харуулад тахаар нь саяны нэг шүн iPad OS 17 дээр харуулад тахаар нь iOS дээр нь тийм биш юм бахтаа гэдэг яг гордоодсон ч арай iOS 17 дээр хүртэл адилхан байж таарсан юм байлээ. Тэгээд ямар ч байсан би нэг дээдэлтэй 5 6 явсан баха. За ямар ч одоо л ингэж 6 байгаа заяа. Одоо ингэж дарах юм бол ингэж 6 тусдаа таймер 5 ч юм уу 5 бах шиг байна. За тэгэнгүүт вэ штэ. Дахиад нэмж болох нь болж энэ хязгаар нь хамгийн гол нь хэд юм бол би мэдэхгүй байна. Энд тэгээд нэмэлэх юм бах та ямар сони юм бэ? Энд тэгээд нэмэлэх юм шиг. Энд тэгээд хамгийн дээд талдаа 5 ширхэг харагддсан байна. Гэхдээ доошогоо хязгаар нь бол яваалах юм. Энэний хязгаарыг тогтоогооч одоо яах вэ? Тэгээд ямар ч байсан ийм олон
таймертай ингээд яг одоо юу гэдэг чинь одоо за одоо хоолоо ээж гин хувцас авгааж гин те авгалах юм шиг тэд минутын дараа аавна одоо пэйжийн тоолоолааж гин ийм олон таймерыг бол юмарсан зэрэг ашиглаж болно хэр өөртөө санахаар байвал тэгэд энэ бол одоо юу вэ инээдтэй санагцсан бас ингэж олон ийм таймер тавьж болдог нь бол өстой гой санагцсан. Өөр одоо интерактив одоо жишээ нь home screen widget орж ирсэн гэдэг ингээ оролдож болдог home одоо яг widget-үүд бол болсон. За одоо чинь би бол одоо энэ home-ыг бол ашиглаж байна. Тэнгүүд одоо жишээ нь би яг тухайн өрөөнийхөө энэ зүйлийг асаая гэвэл тэрэн дээрээ шууд ингээ дараад олон ингээ хасааж байгаа. За тэгээд буцаагаад унтраа гэвэл мэдээж хэрэг буцаад арч нь бол энэ нь бол яг дайчгүй өөрчлөлт санагдсан. Гэтэ заавал ингээ тахал байхгүй би бол шууд одоо control center-ыг нээж байгаа home дээрээ дараалал унтраачдаг. Гэхдээ иймэрхүү байдлаар бол нэмэлтээр бол ашиглаж болно. Өөр widget-үүд ч гэсэн бол иймэрхүү маягаар бол ашиглагдаж байгаа. Миний үзүүлсэн жишээ нь бол ямар ч байсан бол одоо ухаалаг одоо төхөөрөмжөө ямар ч байсан энэ дээрээс асааж унтрааж бол болдгийг та нарт харууллаа. Бас нэг миний яг одоо нэлээд оролж байгаа сонирхолтой санагдаж олдсон зүйл нь яг юу вэ гэхээр та нар settings руу ороод sound haptic руугаа орох юм бол яг ингээд би бол ерөнхийдөө энэ тесрэг бол байнга орж гарч идэг. Тэгсэн чинь харин ringtone гэдэг дээр нь яг миний яг сонгосон яг юу н харагдахгүй болох нь би гайхаад яагаад юу лээ гэд ороо харсан чинь бол одоо яг үндсэн дугаараараа чи яг ямар одоо дуу тавихын хоёр дахь одоо өөрийн телефоны одоо тэр сүлжээгээр ямар зүйл дуурахын гэдгийг бол сонгож байгаа юм билээ. Би тэгээд яг адилхан байхаар нь яг өөрийнхөө нөгөөдөх дээр нь бол арай өөр дуул тавьсан. Тэгээд ямар ч тус нь юм дуудлагын аяа болно гэж бол тавьж болдог болсон. Тэр нь бол надад айгүй бас дайггүй санагдсан. Safari дээр одоо ингээд яг private tab-та ингээд байгаа бол шууд ингээд оронгууд ингээд түгжээтэй гэдгийг нь бол хэлдэм байлээ. За тэгээд түгжээгээ тайлаа гингүүд ямар ч чи хувийн мэдээлэл ингээд ашиглаад ямар ч түгжээгийн тайлж ингээд орж ирдэг. Энэ бас надад айгүй бас зүг санагдсан. За яг дээрээсээ яг одоо яг энэ хэсэг бол одоо шал өөр харагдаж байгаа. Та нарыг анзаарах юм бол яг шууд keyboard-ны дээр нь шууд залгаа ганц юм 100% дүрсэл алж байгааг харж байгаа. Өмнө нь л юм байгаагүй. За тэгээд өөр миний анзаарсан зүйл гэвэл яг ингээд текст ингээд яг select-лж ингэж яхад бол хамаагүй гоё тод ингэж гоё харагддаг болсон мэлээ өмнөхтэйгээ харьцуулахад энэ бол надад айгүй их таалагдсан. За тэгээд ямар ч байсан ингээд бидний хүсэн үзлээж ийсэн iOS 17 бол ямар ч байсан бидний гарт бол ингээд ирсэн байна. Тэгээд ямар ч байсан дүгнж хэлэхэд ямар ч байсан iOS 17 бол айгүй цомхон өстой даруухан бол гарсан. Тэгээд хүлээлтэнд бол нэг айхтар бол хүрээгүй. Тэгээд хүлээлтэнд хүрээгүй мөртлөө бүр тэгээд iPhone 8, iPhone 8 Plus, iPhone 13 их бүр хасаа ичлаа. Тэгээд жоохон сэтгэл дундуур байна. Тэгээд тэгтээ яг хөө мэдээч хөөхөөрхөө өөрчлөлтүүд бол нэмэгдсэн. Тэгээд энэ туршилтад үйлдэлийн системийг би бол та нарт суулгаарай гэж бол хизээж зөвлөхгүй. Энийг зөвхөн хөгжүүлэгч нар өөрсдийнхөө одоо хөгжүүлэлтийн зорилгоор л ашиглана гэхээс энгийн одоо хэрэглэгч бидний хувьд бол одоо суулгаад байх ямар ч шаардлага байхгүй. Тэгээ би бол одоо ашиглаад ойролцоогоор нэг 4-5 цаг өнгөрцөн бол байна. Тэгээд нилээн ашиглаж гин батарейны хувьд бол яг гайгуулах шиг байна. Тэгээд яг утаснаас бол хамаарж байгаа. Гацалтын хувьд бол харин гацалт бол өстой байна. Гацалтнаас гадна үйлдвэрлэлийн систем дээр хин тэнд нь яг анимашны асуудал, одоо зураглалын асуудал, гацалтны асуудал бол зөндөө байна. Тэгээд одоо 7-7 хоногийн зайтай дор хаяж 7-7 хоногийн зайтай хамгийн ихтэй нэг үсрээл 10 хоногийн зайтай дараагийн хөгжүүлэлтийн шатны бета 2 хөгжүүлэлтийн шатны бета 3 гэдээ бол явна. За тэнгууд 7 сарын ихээр одоо сар гарангийн дараа буюу 4-7 хоногийн дараа бол одоо public beta нэг нь бол гарна. Тэгээд хамгийн эцсийнх нь яг олон нийтэд цацагдах хувилбар нь бол ямар ч байсан 9 сарын ихээр бол гарнаа.